За сайн байцгаана уу та бүхэндээ 2022 оны 6 сарын 23-ны өдрийн мэндийг хүргээд Заан аваагийн нарны нүд гэдэг шар цэцгээр ингээ мэдлэгээ төвшүүлээ. За энэ шар цэцэг маань болохоор 6 сараас 10 сар хүртэл цэцгэлдэг ийм гоё цэцэг байгаа. Ийм гоё шар цэцэг. За энийг германууд болохоор Европууд энэ дэлбэгийн тоолох аягүй дуртай. Энэ 16 дэлбэтэй яг ингээд жижиг байхасаа эхлээл ингээд тоолоод 16 дэлбэтэйг нь олох юм бол маш их аз жаргал одоо ирдэг гэж аягүй бэлгшээдэг. Тэгэд энэ шар цэцгэн дээр энэ айгүйх энерги нөгөө өгдөг одоо ирчүүч өгдөг тийм гоё цэцэг байгаа учраас шар цэцгэний хажууд сууж бясалгал хийх их дуртай. Бясалгал одоо йогийн багш нар энэ шар цэцгийг тариад тэгээд хажууд нь сууж бясалгах их дуртай. Энэ одоо нарны нүднийхээ нүдийн цэцгнийхээ хажууд сууж ингээд бясалгах их дуртай байдаг. Энэ бясалгагч йогч нар за тэгээ та бүхэн энэ гоё цэцгээ тариад 6 сараас 10 сар хүртэл гоё цэцгэлүүлээд гашаанд бол ингээд гэрэл цацраал бүр яг ерөөсөө яг л нар тусч байгаа юм шиг гоё болно энэ. Тийм гоё цэцэг байгаа. Тэгээ энийг тайраад усан тэгчихэд айгүй удаан байна. Тайрч болдог болохоор одоо та нар тасалгаанда өрөөндөө одоо төрсөн өдөр мөдрөөр энэ төр тайраад ингээд усан тэгээ тавихад айгүй удаан гоё шинээрээ байна. Тэгэд өглөө нар тусахад энэ айгүй гоё гэрэлтнэ. Их гоё цэцэг байгаа шүү. Ингээд гоё цэцгээ та бүхэн тариарай. За энэ гоё цэцэг болохоор хумсан цэцэг байна. За хумсан цэцгээ болохоор би яг ингээ хумигдаад ирэн те. Яг ингээ хумигдаад ирэхээр зэрэг яг энэ хумигдсан хэсгээ ингээ чимхэж аваад энэ хумигдсан хэсгээ ингээ чимхэд авахаар ингээд энэ өрн үлдэнэ. За ингээд хумигдсан хэсгээ чимхэж аваад энэ цэцгээ нь ингээ хатаага цай хийж ууж болно, саван хийж болно, гарын тус хийж болно. Би хажууд нь ингээ тавьчаад нэг картон хайрсаг тавьчаад одоо яг ингээ хумигдаад ирэнгүүт нь л энийг ингээд аваад байна. Тэгээд хумсан цэцгээ болохоор та бүхэн энэ үртэй цуг одоо яг ийм гоё шин ингээ гараад ирсэн байгаа үед нь авах юм бол хумсан цэцэг маань өшөө их одоо витаминтэй цай хийж явахад ялангуяа энэ өрөнд нь айгүйх витамин одоо амин дэмн байдаг гэж үздэг юм байлээ. Тэгээ арьсан дээзэргийн сайн ялангуяа энэ цэцэрлэгт ажилтдаг улсуудад бол энэгээр зүгээр л одоо энийг та бүхэн зүгээр усанд буцалгаад гараа угаагаад байхад бие угаагаад байхад дээзэргийн сайн хумсан цэцэг байгаа. Энэ нь болохоор би эко био хумсан цэцэг тарьсан. Надад үрийг аваагүй ингээд тэр чигээр нь үлдээсэн чи бүр ийм их ургасан. Харин энэ жил үрийг авна гэж бодож байгаа. Ягаад гэвэл нөгөө эко үрээр тарьсан болохоор нэг уут нь 3.99 центний үр байгаа энэ. Тийм үнэтэй үр авч тарьсан болохоор энэ жил үрийг авандаа гэж бодож байна. За энд болохоор хөр сонгон өрөө өгч байна. Хөр сонгон юм гоё уртургаад ингээд өрөө өгнө. Сайхан. За ингээд та бүхэндээ урагцын их талаад нь амжилт хүсье. Энэ гоё цэцгнүүдэд тариад эрүүл эко цэцгнүүдэд тариал эрүүл мэндэд хөрөнгө оруулаад урт наслаарай. За баяртай.